За бүгдээрээ сайн байцгаана уу? Росе Тарот ээлжид мэргээрээ уулзах гэж байна. За өнөөдрийн маань мэргэний сэдв тэр хүнд таны юу таалагддаг вэ гэсэн ийм сэдвээр хийгдэх болно. За ингээд YouTube channel-тай маань өргөл зүг байдаг та бүхэндээ маш их баярлалаа. Шинэ гишүүддээ тавтаа морил гэж хэлье. Хувийн уншлагууд маань хийгдэж байгаа учраас та пэйж болон Instagram хаягаар хандаад хувийн уншлагын цагаа тохирч болох юм аа. За ингээд бүгдээрээ уншлагаа эхлүүлцгээе. Группийнхаа сонголтыг бааныгаас асууцгаая. Групп 1 түүнд таны юу таалагддаг вэ? За 8 of Wands гэсэн картын сонголт гарч ирлээ. 8 саваа карт. За групп 2 Magician. За групп 3 Seven of Wands гэсэн 3 картны маань сонголт гарч ирлээ. За ингээд та бүхэн маань хамгийн их таалагдаж, татагдаж байгаа группийн сонголтыг хийгээд уншлагандаа ороод ирээрэй. За ингээд групп 1-ийн маань уншлага эхэлж байна. Групп 1-ийн маань Eight of Wands гэсэн картын сонголт гарч ирсэн байна. Тэгэхээр яг эндээс бол ийм тиймгээ шууд хэлчих боломжгүй байгаа учраас илүү дэлгэрэнгүй мэдээлэлээ энэхүү картаараа өнөөдөр уншлага хийх болно. За ер нь бол яг Eight of Wands карт нь ийм хурдтай карт байгаад идэг. Тэгэхээр энд яг ямар хурд байгаа вэ гэдгийг бүгдээрээ илүү тодорхой болгоё. За групп 1 түүнд таны юу таалагддаг вэ? За King of Pentacles найдвартай хүн байх нэ. Маш сайн хүнийг ойлгодог хүн байх нэ. Two of Cups, Queen of Cups, Five of Wands, King of Wands. Групп 1 түүнд таны юу таалагддаг вэ? Knight of Pentacles, the Fool, түүнд таны Ace of Cups, Seven of Swords, Ten of Wands. За Chariot карт маань хамгийн доод хэсэгтээ гарч ирж байна. Ten of Pentacles. За тэгэхээр ер нь бол нь штэ групп 1-ийнхний маань хувьд та бол үнэхээр нэг хайр дүүрэн, за дээр нь маш ийм хариуцлагатай, за танд маш их асуудал байж болох ч гэсэн хүнд ярихгүй гэдэг зүйлээ маш сайн ялгаж чаддаг, маш хөнгөн амьдарч чаддаг. За ийм байдал чинь тухайн хүнд маань маш их таалагддаг байх нэ. За King of Pentacles картаар эхэлсэн. Тэгэхээр King of Pentacles бол ер нь бол ингээд өөрт байгаа. За Pentacles-ууд бол зоос карт шүү дээ. Тэгэхээр ер нь бол өөрт байгаа зүйлээ эд материаллык зүйл гэсэн үг те. Энэ зүйлийг хүнээс нэг тийм харамлаад байдаггүй байвал тухайн хүмүүст ингээд туслахад бэлэн байдаг. За Two of Cups дараагийн карт маань бол хүмүүстэй маш гоё ингээд ийм 50-50% ийм гоё ийм ойр дотно тийм яриаг өрнүүлж чаддаг, тухайн хүнээ маш гоё ойлгож чаддаг. Нөгөө хүн маань ч гэсэн чамтай ярилцах маш их дуртай байх нэ. За Queen of Cups карт бол ерөөсөө л тэр жигтэй Ace of Cups, Queen of Cups хоёр карт маань ер нь л тэр жигтэй маш гоё юм өгөөмөр сэтгэлтэй
одоо ингээд сэтгэл зүрэх байна гэсэн үг. Хүнд туслах сэтгэл зүрэхтэй маш гоё юм зөөлөн талдаа энергитэй, эмгтээлэг талдаа энергитэй ийм хүн байх нэ. За Five of Wands дотоод зөрчилдөөн ихтэй тий хүмүүстэй жоохон муудалцах өөрийнхөө үзэл бодлыг ингээд нэг хамгаалах тал дээрээ хүмүүстэй ингээд баг зэрэг муудалцаж чаддаг. Гэхдээ энэ нь зүгээр ингээд тийм айхтар бол одоо тийм муудалцаан бол биш. Зүгээр өөрийнхөө магадгүй үзэл бодлыг л хүмүүстэй одоо ингээд мэтгэлцдэг төрлийн гэх юм уу да тий яг ингээд хүний үгээр яваад байдгүй өөрийн гэсэн бодолтой ийм хүн гэсэн үг. За King of Wands бол ер нь бол маш гоё юм хийж бүтээх хүсэл тэмүүлэлтэй таны энэ inspire гэдэг зүйл бол бас маш гоё хүчтэй байна. За Knight of Pentacles бол ер нь ингээ юмыг айгүй ингээ step баг жижиг алхмаар маш болгоомжтойгоор хийдэг буюу энд нөгөө хариуцлагатай хүний одоо энерги маань ер нь бол орж ирж байгаа гэсэн үг. За Ace of Cups бол зүрх сэтгэл дүүрэн бэлхэж байна. Хүнд өөрөөсөө өөрт хүсдэг бүхнээ бусдад ийм хүсэх ийм хүсэл сэтгэл бол танд байна. Тэгэхээр нөгөө нэг өөрөөсөө гарч байгаа магадгүй илүүдл энергийг бусаддаа илүү их ингээ түгээж биш тэ. Тэгэхээр нөгөө нэг ер нь бол энэ нөгөө зарчмын хувьд энэ нь бол маш зөв юм гэсэн үг тэ. За Seven of Swords бол нөгөө бидний хилээд байгаа миний хилээд байгаа бидний ярихгүй зүйлүүдийг маш сайн ялгаж чаддаг гэсэн үг. Тэгэхээр энд та хувийн амьдралд те за санхүүгийн хувьд бол окей болж гин те ер нь бол ингээд материалын зүйлс гэдэг зүйл бол та бусдад ингээд шеэрлэхэд боломжтой байгаад байна. Дээр нь та зүрх сэтгэлээсээ гоё хүмүүс туслах боломж аваад байна. Зүгээр юу арай боломжгүй вэ гэхээр та хитрхи их үүрэг хариуцлага нуруунд дээрээ үүрч байгаа нь магадгүй тэр хүнд тань айгүй их ингээд мэдэгддэг гэсэн үг. Ягаад тэгэхээр Ten of Wands карт маань ер нь бол маш хүнд жоохон энергитэй карт байдаг. 10 саваа ингээд бариад ингээд уулын орой руу хөсөж байгаа буюу нуруунд дээрээ маш их хүнд ачаатай. Хүмүүс нөгөө нэг өгч болно те өгч болно. Гэхдээ таны хувьд магадгүй нөгөө буцаагаад өөрөө хүчээс сэлбэхтэй бусдаас нөгөө өгөх авах гэдэг зарчим баг зэрэг алдагдах гад ээж магадгүй байгаа учраас яг нөгөө нэг болгоомжтой те жижиг алхмаар хин нэгний амьдралд хит их ингэж орохгүйгээр явах нь бол яг ингээд одоо бүх ингээд энэ картуудын энергийг харах юм бол ерөөхдөө жижигхэн зөвлөгөө гэвэл тийм. За Chariot бол танд will power буюу маш гоё хүч байгаа те. Ер нь бол ийм сэтгэл зүрх ийм хаттай урагшилдаг те нэг ийм зөрөгтэй л айгүй тийм хүн байна л да. Гэхдээ одоо тийм хүчтэй байлаа гэд бусдын одоо юу гэдэг амьдралын үүрэг хариуцлага те бусад хүний үүрэх ачааг хитрхи их ингэж нөгөө өөр дээрээ үүрэх гээд ах шаардлагагүй гэж ер нь бол хэлнэ. Дээр нь ер нь бол энэ хүн бол одоо таны талаар бодож байгаа хүн бол маш их юм тийм гоё юу гэдэг таныг бодож явдаг байх нэ. За тэгэхээр одоо хайр дурлал талаасаа жоохон харч идэ. Тэгэхээр энэ бол жоохон ерөнхий болоод явчлаа. Тэгэхээр бүгдээрээ илүү хайр дурлал талдаа таны яг юу гин хүн илүү их хардаг вэ гэдгийг харцгаая. За групп нэгийнхэн хайр дурлалын талд таныг хэрхэн үнэлж хардаг вэ? Вау! Сан карт гарч ирж байна. Сан карт маань маш хөөрхөн карт байгаа. Ингээд цэцгэн дотор бас гарч ирж байгаа эмгтэй карт байна. Охины карт байна. Цаана маш гоё нар мандаж байна. За, Chariot карт маань дахин гарч ирсэн. За, дараагийн маань карт. Вау. Энэ бас яг нөгөө Pentacles-тай карт байгаад байна. Тэгэхээр энэ нэр нь байхгүй байгаад байна. Би нэг Ace of Pentacles гэж бодоод байна. За, дараагийн маань карт. High Priestess болон Star карт. За тэгэхээр та ингээд нэг үнэхээр нэг зүрх сэтгэлийн хувьд шархалж үзсэн
унаж үзсэн, тэ хайрлаж үзсэн ийм хүн байх нь Star карт бол хилэнгийн карт. За тэгээд энэ дараа нөгөө нэг ийм мэлхий энэ охинд нөгөө гүнжид бүгж өгч байгаас тэ. За артталт нь болохоор Seven of Sword карт байна, Tower карт байна тийм ээ. Тэгэхээр та ер нь бол нөгөө нэг ийм өвдөлт гэдэлдэг зүйлийг маш их ингэж өөрийнхөө зүрх сэтгэлээр мэдэрсэн хүн байгаад байна. Тэгэхээр хайр дурлалын хувьд гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ингээд нөгөө нэг юу яах хэрэг байгаа. Та одоо эдгэрэх тий өмнөх шархнаа эдгэх ийм хэрэгцээ байгаа гэсэн үг. За Sun карт бол таныг одоо ингээ хайртай хүн чинь тий одоо зүрх сэтгэлтэй одоо таныг харж явдаг хүн чинь юу гэж үнэлдэг вэ гэхээр ер нь бол яг нэг ийм нар карт тий таныг одоо жишээ нь ингээл нэг хаанаас ч юм одоо жишээ нь гараад ирлээ гэхэд яг тэр таны гарч ирсэн газраас яг юм нар гарч байгаа юм шиг тий тийм мэдрэмж тэр хүн төрдөг буюу маш гоё халуун дулаан энерги маш гоё гэрэл цацарсан тий ер нь нар маань одоо биднэрт ямар гоё гэрэл гэгээг өгч сэтгэл санааг минь ямар гоё өргөдөг үлээ тий яг тийм мэдрэмжийг авдаг байх нэ. За Chariot карт бол тэр хүн таны хажууд байхдаа нэг тийм айдас байхгүй. Яагаад гэвэл Chariot бол үнэхээр энэ дээр тий ерөнхийдөө ч гарч ирсэн хайр дурлал дээр ч гарч ирсэн. Та бол маш найдвартай одоо хамтрагч тий маш найдвартай хайрлагч байх нэ. За Ace of Pentacles карт маань ерөнхийдөө бол нөгөө нэг таны хувьд те одоо карьер, санхүү талтаа маш их ингээд нөгөө хичээж ажилдаг хүн гэдэг нь ерөнхийдөө ч гарсан хайр дурлал дээр ч Ace of Pentacles карт маань гарч ирлээ. High Priestess бол nice те таныг бол хүмүүс маш нууцлаг гэж боддог. Та магадгүй те хичнээн ингээд өвдөлттэй, шаналлтай өмнөх одоо те юм сэтгэлийн шарахтай байгаа ч гэсэн тэр зүйлээсээ харайхандаа эдгэрч чадаагүй байгаа ч гэсэн бусдад туслах тэгээ бусдыг гэсэн сэтгэл байна гэдэг бол одоо энэ бол маш том одоо нөгөө нэг энэ амьдралын утга учир юм аа. За тэгэхээр хайртай хүн чинь таныг харж авдаг хүн чинь үнэхээр гоё гэрэл гэгээлгээр таныг хардаг байх нэ. За ингээд групп 1-ийн маань уншлага энэ хүрээд өндөрлж байна. Тэгээ та бүхэнд амжилт хүсье. Хэрэг болсон байх гэж найдаж байна. Баярлалаа, баяртай. За ингээд групп 2-ын маань уншлага эхэлж байна. Групп 2-ын маань Magician гэсэн картын сонголтыг хийсэн байна. За хүмүүс таныг харахтаа тий ер нь бол ингээ маш юм нөгөө нэг одоо амны бэлэгтэй хүн гэж яддаг шүү дээ. Ямарваа нэг гоё ярьж байгаа зүйл нь айгуу гоё биелдэг тий нөгөө ийм Magician гэдэг маань яг ийм бодлоо энэ хорвоо ертөнцид буулгаж ирээд өөрийнхөө одоо нөгөө нэг юуг бүрдүүлнэ гэж хэлмээр юм дээ. Өөрийнхөө эргэн тойрны бүх юмсыг тий яг өөрийнхөө хүсдэг өнцгөр бүрдүүлэх юм да тий. За бүгдээрээ илүү дэлгэрэнгүй хүчнээс авцгаая. За тэр хүн таны талаар таныг хэрхэн хардаг вэ? Таны юу таалагддаг вэ? За тэр хүнд таны юу таалагддаг вэ? Wow, Two of Cups карт гарч ирж байна. Хамгийн ихний карт. За Ace of Swords, Queen of Cups, Ace of Swords маш мундаг мэдлэгтэй хүн гэж боддог байна. Seven of Pentacles, Five of Swords, Chariot, Nine of Pentacles, Lovers, Moon. За хамгийн доотлоо Six of Cups. За Magician бол бүгдээрээ хэлсэн тий. За ер нь бол энэ хүн таныг харахтаа одоо
одоо Six of Cups, Two of Cups хоёр карт маань soulmate-ийн карт байдаг. За ер нь бол ингээд та бусдад одоо маш гоё ингээд нэг юм өөрийнхөө одоо хамгийн сайн хувилбарыг олж авахт нь тусалдаг хин нэгэн гэж хүмүүс чамайг хардаг байх нэ. Тэгэхээр та хүмүүсийг маш гоё сонсож чаддیں۔ Тэ чадаж байна. Тэд нарт тусалж чадаж байна. За Queen of Cups хайрыг маш гоё өгч чадаж байна. Маш ухаалаг байна. Тэ логик сэтгэлгээтэй байна. Тухайн хүн маань танд ямар нэгэн байдлаар өөрийн асуудлаа ярихад та тэр асуудлын гогцоог, зангилааг тэ маш гоёор гаргаж өгдөг ийм хүн гэж хардаг байх нэ. За Seven of Pentacles карт маань гарч ирсэн. За Nine of Pentacles карт. Тэгэхээр та ер нь бол санхүүгийн хувьд одоо яг ийм одоо суур хундаамаа аягүй сайн тавиад эхэлж байгаа. Өөрийнхөө хувьд те ажил карьерийн хувьд ер нь бол маш амжилттай. Санхүүгийн хувьд амжилтанд хүрэх гэж ингэж аягүй хичээж амьдарч байгаа хүн гэж хардаг. Ер нь бол энэ одоо зам руугаа нэлээд сайн ойртож чадсан байх нэ. Nine of Pentacles бол 9 бараг те 10 хамгийн дээдлийн маань Pentacles 10 Pentacles гэдэг. За 9 Pentacles-ийн карт маань ер нь л ингээд ийм одоо independent гэж ярьдаг те нэг ийм за санхүүгийн эрх чөлөө гэж хэлэхээсээ илүү яг ингээд өөрт тохирсон одоо хүсэж байгаа бүх зүйлээ хийх ийм боломж нь бүрдчихсэн ийм хүн гэсэн үг байна. За дээр нь бол та маш хүчрэг хүн байх нэ. Chariot бол тэ өөрөө ингээд бусдад тусалдаг байх нь ер нь бол гадна талаасаа харахад бол та маш юм хүчрэг харагддаг. За Five of Swords карт маань яг жоохон үзэл бодлын ямар нэгэн зөрчилдөөнтэй ийм карт хаддаг. За бүгдээрээ энийг илүү жоохон тодорхой болгоно гэж бодож байна. За Emperor бол ер нь юмыг бол та маш том зураглалаар нь харж нөгөө Ace of Swords карт маань ер нь бол маш logical карт гэж ярьсан тий. Тэгэхээр энэ карттайгаа энэ Emperor маань ер нь бол зөгцөж байгаа буюу та ямарваа нэг хүндтэй зөвлөгөө өгөхдөө ямарваа нэг хүнийг хайрлахдаа бүх зүйлийг маш том зураглалаар нь хардаг. Тийм одоо хөнгөн хуумгай гэдэг лүү те ийм алхам хийдэггүй маш ийм ухаалгаар бодож ямарваа нэг шийдвэрт хүрдэг ийм төрлийн хүн байгаад байна. За Moon болоод те Air of Sword, Five of Sword картууд маань ерөнхийдөө бол энэ бол таны дотоод одоо үзэл бодолтой маш ийм холбогдох картууд байгаа. Air of Sword карт бол тэ энэ жоохон нүдэ ботсон, өөрийгөө ингээ ботсон хөдлөх боломжгүй эргэн тойрон тань одоо ийм юугаар sword-оор буюу сэлмээр ингээ хүрээлэгдсэн карт байгаад тийм. Тэгэхээр энэ карт бол таныг баг зэрэгтэй дотоод зөрчилдөөн ихтэй хүн гэж боддог байх нэ. Ер нь бол энэ магадгүй энэ хөзөрөн дээр гарч ирсэн шиг харагддаг. За Moon бол Moon карт маань ер нь бол тодорхой бус байдал дээр нь ер нь бол нөгөө нэг конфликттэй жоохон айдас түгшүүр мэдэрдэг төрлийн хүн байгаад байгаа хгүй. Тэгэхээр магадгүй ингээд зарим талдаа те ингээд яг ийм одоо өөрөө би болоогүй зүйлийг айгүй тийм одоо айдас болоод үл одоо нөгөө нэг юм тодорхой бус зүйл дээр хитрүүлэн боддгоо гэсэн үг. Хитрүүлэн боддог төрлийн хүн байх гээд байна. Тэгэхээр тэр хүн бол хэрвээ та одоо энэ зүйлийг хитрүүлэн боддог бол таны одоо бодож байгаа зүйл ч гэсэн magician буюу энэ амьдрал дээр бас ингээ буух магадлалтай юм аа. Зүгээр ингээ хөндлөнгийн миний нүдээр шүү за. Тэгэхээр энэ хүн бол таныг харахтаа гадна талаасаа бол маш павертай байна. Гэхдээ дотоод сэтгэл чинь бол үнэхээр ингээд жоохон хүлэгдчихсэн те нэг юм өөрийгөө жоохон баг зэрэг чөлөөлж чадаагүй байна уу гэсэн нэг юм мэдрэмж төрдөг. Гэхдээ та бусдад өгөөд идэг. Гэхдээ таны дотоод сэтгэл бол жоохон юм баригдмал юм гэхдээ яг юм өөрийгөө арай л нэг юм юу болгож чадаагүй байгаа. Бусад хүнд өгдөг шиг өөртөө арай л нэг өгч чадаагүй байгаа юм шиг нэг юм мэдрэмж байгаад байна. За тэгэхээр бүгдээрээ ямар ч байсан энэхүү Five of Swords картын дээрээ жоохон тодорхой картууд авъя. За Five of Swords карт.
За ер нь энэ дээр авахгүй. Энэ бол ерөөсөө л яг өөрийнхөө жоохон сөрөг бодолд унчаад идэг л хүний карт ер нь. За тэгэхээр одоо бол бүгдээрээ илүү яг хайр дурлал талдаа тухайн хүн маань таныг хэрхэн хардаг вэ гэдгийг харцгаа. Энэ бол ерөнхийдөө бол таныг иймэрхүү байдлаар хардаг бахнэ. За тэгэхээр групп 2-ны маань хувьд хайр дурлалын хувьд энэ хүн маань таныг хэрхэн хардаг вэ? За Four of Pentacles. Five of Swords карт маань энэ хараа дахин гарч ирж байна. Wow, Ten of Pentacles карт маань гарч ирж байна. Хайр дурлал тал дээр Nine of Pentacles дахиад гараад ирлээ. Та чинь жоохон юм single модтой хүн байгаад байна уу юу? The Fool, Hierophant. Lovers карт маань дахин гарч ирлээ. Тэгэхээр та ер нь олно штэ. Бас их сонирхолтой хүн байх шүү. Хүмүүс таныг харахтаа. За Five of Swords, Nine of Pentacles хоёр карт маань хоёулаа яг энэ дээр гарч ирсэн. Энэ бол таны нөгөө үндсэн арын фон маань гэдэг шиг арын хэсэг маань ерөхийн нөгөө хаагаад байгаа штэ. Тэгэхээр хайр дурлал талтаа ч гэсэн та яг ерөхийн юм хандлага яг энэ хайр дурлал дээр аваад гарч ирж байгаа буюу Five of Swords карт маань ерөөхдөө л ийм дотоод зөрчилдөөн буюу тэр зөрчилдөөндөө та ялагдж байгаа л гэсэн үг. Ер нь жоохон ялагдлын карт бааддаг шүү. Тэгэхээр та хайр дурлалд итгэх гэдэг зүйл ер нь жоохон юм сонирм тэ тэр хүмүүс таныг харахтаа одоо яг гэр бүл гэдэг карт гарч ирсэн нь за та гэр бүлтэй бол гэр бүлийнхаа одоо юу гэдэг хүрээллээс ингээ гарах дурггүй те. За ганц би single байлаа гэж бодлоо гэхэд та комфорт зоноосоо гарч чадахгүй байгаа буюу та тэгээ өөртөө таалагдаад байгаа чинь бусад хүнээс хайр авахгүй гэсэн нэг хандлагатай байгаад байна. Магадгүй энэ хайр гэдэг зүйлийг биш те ажил болон карьер болон мөнгөтэй энэ зүйлээр та ингэж одоо нөгөө нөхөд байна гэсэн. Гэтэл хайр гэдэг зүйл чинь өөрөө те ингээд нэг юм та хин нэгнийг хайрлах ямар ч нөхцөл болцолгүйгээр хайрлах нөгөө хүн маань таныг хайрлах тэр боломжийг та ер нь бол хин нэгэнд бол яг үнэ хэлээд өгч чадахгүй байгаад байна. Энэ одоо тэ таныг яг гадна талаас чинь харж байгаа хайрлаж байгаа хүн тэгж хараад байна штэ. За яг комфорт зоноосоо гарч чадахгүй байгаа мэдрэмж чинь Four of Pentacles картахгүй. Та модон нэм алинтай модон дээр ингээд суучаал тэ дээрээс ингээд бүх юм хараал за тэгээ ер нь бол хайр дурлалд итгэл гэдэг зүйлийг мөн дээр харагдаж байгаа тийм ер нь бол жоохон ийм айцтай. Тэгэхээр Two of Cups буюу Lovers карт маань энд дахин гарч ирсэн тийм. За 2 удаа Lovers карт маань гарч ирсэн. Энэ Lovers бол хавь нь хайр дурлалын карт боловч Hierophant картын маань доотл байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр энэний доотл ингээ хангид байна заяа. Hierophant та хин нэгний тусламжгүйгээр хайрынхаа блокийг гаргаж чадахгүй талдаа хүн байна гэж хэлнэ. Тэгэхээр та ингээд эрсдлийг ингээд хүлээн зөвшөөрөөд одоо өөрийнхөө энэ дотоод зөрчилдөөний хүлээн зөвшөөрөөд хин нэгэн мэдээж танаас илүү эрдэм мэдлэгтэй хүнээс одоо зөвлөгөө аваад энэ гацаатай байдлыг гаргасан дээрээ гэж хэлнэ. Тэгэхгүй бол та хин нэгнийг ингээд хүлээсээр байгаад энэ амьдрал чинь ингээд дуусгаад байгаа юм шиг те. Одоо таныг нэг хин нэг хайрлаж илаа гэж бодъё те. Тэр хүн таныг харахтаа за энэ хэр оргийн зүрх сэтгэлээ ингээд надад те хайр дурлалын хувьд бол нээхгүй юм байна. Яг ингээ өөрийгөө боогод хангид байна те. Air of Sport карттай адилхан та яг энэ арслан шиг ингээд юу хийсэн байгаа байхгүй. Хүлэгдээд ингээ модноос дүүжлэгдсэн те. Юу ч ихгүй ямар ч энэ дүүжлэгдсэн арслан одоо яг уу хин нэгэн ирж аврахыг хүлээнэ үстэй. Яг тэрнтэй адилхан та энэ Hierophant-ийг хүлээгээд байгаа байхгүй. Hierophant ч өөрөө нөгөө нэг таныг замчилж чиглүүлж таны үзэл бодлыг өөрчилж таны хайр дурлалд итгэх итгэлийг өөр өнцгөөс харах боломжийг бүрдүүлэх тэр хин нэгэн байх нэ. Та нэг эцэс төсөлгүй зүгээрдээ ингээд нэг газраас суучаад хайртай хүн маань хүрээд иргээ гэд хүлээгээд суугаад байгаа хүнтэй яг адилхан нөгөө үлгэр дээр гардаг шиг те нэг юм баатрууд нөгөө очиод юу төлөө тэр чинь
одоо нэг гүнж кастэлтэй байгаа заяа. Тэнгүүд тэнд нэг юм том одоо юм нэг драг одоо нэг юм мангас тэгээ мангас ингээд нөгөө гүнжийг ингээ хамгаалцсан байдаг шүү дээ. За тэнгүүд ингээд нөгөө хүмүүс одоо нөгөө суух гэж байгаа хүмүүс нь тэр мангасыг одоо алж ээж гүнжигээ аврах болд нь шүү дээ. Яг энэ бол яг үлгэр байхгүй юу те. Яг энэ үлгэртэй адилхан та суугаад байна. Тэгэхээр та одоо Hierophant-аас зөвлөгөө аваад ер нь бол энэ өцөс төсвөлгүй хүлээлтэд дуусгаа. Тэгээ өөрөө тэр кастлаасаа гараа гэдэг л би бол ийм л зөвлөмжийг өгөн шүү. Тэгэхээр групп 2-ын бол надад яг тийм мэдрэмж орж ирж байна. Тэгээд энэ хүрээд уншлага маань өндөрлөж байна. Тэгээд та бүхэнд хэрэг болсон байх гэж найдаж байна. Баярлалаа, баяртай. За ингээд групп 3-ын маань уншлага хэлж байна. Групп 3-ын маань Seven of Wands гэсэн картын сонголтыг хийжээ. За ер нь бол маш ихтэй тэмцэгч хүн байх нэ. Тэгээ асуудлууд гарч ирлээ. Асуудлуудыг даван гарлаа. Дараагийн асуудал гарч ирнэ. Түүнийг даван гарах тэр хүч чадал тэр их мундаг одоо бодол оюун ухаан танд байна. За тэгж хардаг бах нэ. За тэгэхээр групп 3-ын маань илүү дэлгэрэнгүй бүгдээрээ хөтөрнөөс авцгаах болно. За тэр хүнд таны ямар зан чанар таалагддаг вэ? За тэр хүнд таны ямар зан чанар таалагддаг вэ? За King of Wands карт маань Ten of Pentacles, Page of Pentacles, Three of Cups, Three of Pentacles, Knight of Wands, Four of Cups, Queen of Swords. Тэр хүнд таны юу таалагддаг вэ? Nine of Wands. За Five of Wands. Empress. За үнэхээр л нөгөө нэг те дайчин төрлийн хүн байна л да. Тэ асуудал гараад ирнэ, ард нь гарна. Маш хүчрхэг. Нөгөө талдаа маш баригдмал өвдөлттэй. Ер нь бол штэ энэ хүн таныг харахтаа за үнэхээр ингээд те маш юм инспайртай хүчтэй та тэ нэг юм одоо ингээд төсөөлөд гадна талаас чинь ингээд харах юм бол ер нь бол ингээд маш хүчрхэг хүний юм нэг дүр төрх харагдана. Тэгээ бүх юмыг болгодог, тэ бүх юмыг хийж чаддаг. Маш их юм дотоод нөөц ихтэй тэ ийм павертай хүний юм шинж байгаад байгаа байхгүй юу? Knight of Wands байна, King of Wands, Empress, Queen of Swords, тэ Ten of Pentacles гих мэтчлэн байна. Гэхдээ таны хувьд штэ энэ хүн таны бас нэгэн жоохон сөрөг зүйлийг харчаад байгаа нь ямар нэгэн болохгүй байгаа зүйлийг өөрөөсөө тавьж явуулж чаддгүй хүн гэж хардаг. За энэ дээр бүгдээрээ жоохон дэлгэрэнгүй картуудаа авцгаая. За Devil карт маань ямар учиртай карт гараад ирвэ? Devil. High Priestess. Seven of Pentacles.
Nine of Cups, Sun, Ten of Blue, Ten of Wands. За шудраг усны карт маань төгсгөлт нь гараад ирлээ. За таныг энэ хүн биш үү болохгүй байгаа зүйлийг тэ нөгөө болохгүй байна гэж бодоод хүлээн зөвшөөрөөд тавьж явуулж чадахгүй байгаа гэж хараад байна. Энэ нь бол миний хувьд нэг хайр дурлал гэхээсээ илүү үүрэг хариуцлага тэ бүх хүнд туслах ёстой гэсэн энэ нэг үзэл бодол. За дээр нь ингээд нэг юм юу гэдэг чинь тууштай байдал гэдэг те юугаар хэмжигдэх вэ гэхээр одоо жишээ нь ингээд бүх юмд тууштай байна гэх юм бол боломжгүй те тууштай байна гэдэг танд үнэхээр зарчим байгаад тэр одоо таны үйлдэж байгаа зүйл тань буруу зүйл байвал тэнд би тууштай хүн гээд буруу зүйлийн төлөө ингээд тууштай гэдгээ батлах гад явна гэдэг бол энэ бол айгүй тийм тэнэглэл болж таарна те. Яг нэг тийм мэдрэмж орж ирээд байна. Тэгэхээр та одоо ялгаж салгах тэр чадвар чинь арай нэг юм дутмаг гэж тухайн хүн маань хардаг байх нь сөрөг одоо юм юу oracle сөрөг карт маань гарч ирж штэ devil гэдэг карт маань. Тэгэхээр хүмүүс ер нь бол ингээ хүнийг гаднаас нь хараад те одоо сайхан зүйлэн чарна. Нөгөө талаасаа нэг энэ хүн иймэрхүү юм байна да гэдэг одоо тэр сөрөг зүйлийг нь ч олоод харчна. Энэ бол ер нь бол энгийн те зүгээр энгийн хүмүүс ч тухайн хүнийг ингээ унших бас юм боломжтой байгаад идэг шүү дээ. Тэгээ монголчууд маань ер нь бол их юм хүнийг уншдаг те зүн совинтай бас айхтар хүмүүс идэв шүү дээ. За тэгэхээр энэ хүнд та бол гадна талаасаа маш павертай хорогддог боловч дотоод сэтгэлд нь ийм өвдөлттэй те маш их бодолтой байдаг. Энэ шархацсан цэрэг гэж ийм картдаг байхгүй. Та ингээд тууштай байгаад байгаагийнхаа төлөө тэрийг айгу зүв гэж бодоод шархтаад те ингээд өөрийнхөө бүр ингээд бодлыг одоо бодолд дарагдаад гэж ярина те маш хэцүү байдалд байгаад байгаагаа тууштай байдал гэж битгий анзаараарай те болохгүй юмыг ингээд тавьж явуулах нь бол ухаантай хүний шин шүү гэдэг ийм одоо энерги байгаад байна. За Four of Cups те та ингээд боломж одоо ямарваа бас ийм нэг энэ devil буюу болохгүй зүйлийг тавьж явуулж чадахгүй байгаагаараа маш гоё зүйлүүдийг хажуугаараа өнгөрөөгд байгаа гэж бас энэ хүн харж байна. Тэгээ энэ хүн магадгүй та ажлынхаа хамтрагчийг асууж ээж болно. Даргаыг ч асууж ээж болно шүү дээ. Энэ хүнд таны юу таалагддаг вэ гэд ингээд яриад байгаа учраас те. Тэгэхээр та тууштай байлаа гэд нэг айхтар тийм нэг болохгүй те нэг хизээч нэг ингээд нэг юм үр дүн гарахгүй юмтай зууралтаад маш гоё болоод хөнгөн шийдэгдээд явчих таны хажуугаар яваад байгаа тэр маш гоё жижиг магадгүй боломжуудыг харахгүй зөрүүдлээд ингээд суугаад байна тий дотоод зөрчилдөөн байна. За Three of Cups карт маань ер нь бол энэ тий Three of Cups, Three of Pentacles энэ хоёр карт хоёулаа гараад ирж байгаа хгүй. Тэгэхээр та бол ингээд нэг юм багаар ажилдаг тий хүмүүстэй цуг бөөнөрөө тий ингээд та тэр хүмүүсийг айгуу тийм чиглүүлж урагшлуулж явдаг магадгүй юм лидер талтай хүн байгаад байгаа хгүй. За Queen of Swords карт байна те. Гэхдээ та жоохон зөрүүд зан чинь одоо бүх юм чинь жоохон ингээд нэг юм сонин тал руу чиглүүлэх гэдэг магадгүй байгаад байна шүү те. Тэгэхээр энэ яг л нөгөө нэг юм те devil-тэй буюу энэ чөтгөрлөг те болохгүй байгаа энэ зүйлтэй хэд их зууралдахгүйгээр бусад хүмүүсийнхаа үгийг аваад бусад хүмүүсийнхаа хэлж байгаа үгийг одоо авахгүйхийн ухаанаар хандна гэдэг шиг аваад урагшлах хэрэгтэй байна. Маш гоё боломжууд таны хажуугаар өнгөрөөд байгаа гэдгийг энэ хүн харж байгаа гэсэн үг. За бүгдээрээ ямар ч хэлсэн яг үндсэн сэдвээсээ гажчихгүй хүн шиг явахыг хичээж байна. Тэгээд ингээд нэг картууд маань гараад ирэхээр янз бүрийн юм яг ингээд нэг юм холилсон энергиуд гарч ирдэг учраас за одоо яг хайр дурлалын хувьд те таныг тэр хүн ямар байдлаар хардаг вэ гэдэг яг хайр дурлалын хувьд биш ажил төрлийн хувьд хүн асууж байгаа бол энэ хүрээд ингээд зогсчихно. Хайр дурлалын хувьд бол таны асууж байгаа өнлөө анхаарал хөвтөнд татж байгаа бол тэр хүн таныг хайр дурлалын ямар ингэж хардаг вэ? Ямар зан чанарт нь таалагддаг вэ? Би юугаа мартсан байна. Өөр карт гаргаж ирсэн сууж. За ямар ч гэсэн энэ карт гарч ирэх ёстой байсан юм билгүй дээ. За танд те
бусад группийнхан дээр маань энэ гарч ирээгүй. За V-line гэдэг шиг те ийм гоё фейс чинь энэ хүнд таалагддаг. Тэгээ маш гоё ийм нүд те хурц нүд гэх юм уу. За medium skin tone гих мэдчихлээ. За энийг шин тавилаа. Энэ шинэ карта одоохондоо би арай нэг танилцаж амжаагүй байгаа карта нээж эхлэе. За таны бол ер нь бол энэ хүндтэй ингээд гадаад дүрх нүд чинь илүү их таалагддаг байх нэ. Эндээс ингээд энэ эмэгтэй ингээд гоё нүд аюу гоё нээлттэй харагдаад байна. Тэгээд бас нүдийг ингэж тоцтгсон карт маань гараад ирлээ. За тэгэхээр таны бол харцтай нүүрний төрх энэ хүнд бол маш их таалагддаг байна. За хайр дурлалын хувьд энэ хүн таныг хэрхэн хардаг вэ? Юунд таалагддаг вэ? Вау. Queen of Swords карт маань дахин гарч ирж байна. За Three of Wands карт байна. Sun карт байна. King of Pentacles, Death карт маань гараад ирлээ. Temperance карт маань гараад ирлээ. За Four of Pentacles. Та ер нь бол яг юм нэг юутай байгаад идэм бэ шүү. Яг нөгөө ихний хэлтгээтэй жоохон хүнд энергитэй байгаад байна. Гадна талаасаа бол те нэг юм наран мишээсэн гэдэг шиг Sun карт маань гарч ирлээ. Энэ хүн таны маш гоё юм энергитэй, халуун дулаан энергитэй, гадна талаасаа павертай гэдэг чинь хараад байна. За маш ухаалаг гэдэг чинь хараад байна. За хүмүүсттэй өөрийгөө зориулах боломжтой. Ер нь бол яг суурь сайтай гэж хардаг боловч та энд те хүнийг алдхаасаа айдаг, хаягдхаасаа айдаг, өөрчлөлтөөс айдаг хүн болж таарад байна. За энэ дээр бол та үнэхээр анхаарах хэрэгтэй шүү. Тэгэхээр энэ хоёрын голд temperance гэж зүйл байдаг буюу temperance бол баланс те. Та гадна талдаа харагдаж байгаа шиг дотоод сэтгэл чинь ч гэсэн амар амгалан одоо олох ёстой. Та гадна талдаа павертай мөртлөө дотор талдаа маш их хүнд ачаад явдаг, хин нэгэнд гологдохоос айдаг те ямар нэгэн өөрчлөлтөөс айдаг ийм айдас байгаад байгааг одоо таны хайртай хүн, таныг крашлдаг хүн чинь ингээ хардаг байх нэ. Тэгэхээр энэ баланс буюу temperance гэдэг карт бол та дотоод гадна талаасаа ч маш гоё ийм харагддаг те дотоод сэтгэл чинь хүртэл яг нөгөө гадна төрхтөөгөө төгс нийцсэн цагт магадгүй баланс гэдэг зүйлийг ярих хэрэг гарах нь те. Тэгэхээр танд 3 дугаар группийнхэнд маань үнэхээр temperance буюу баланс гэдэг үгийг маш сайн ойлгохыг хичээгээрэй. Энэ үгний утга учирыг маш сайн те spiritual талаас нь ингээд судлаарай гэж хэлээд 3 группийнхаа уншлагыг дуусгаж байна. За ингээд та бүхэнд хэрэг болсон байх гэж найдаж байна. Баярлалаа, баяртай.